Баянзүрх дүүргийн 14 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршдог шинэ үе цагаан хуаран өгөөмөр грин resort нарт хотхон 13 болон 14 дугаар хорооны гэр хороодлын олон айл өрхүүд хамгийн ойрдоо ойролцоогоор 2 км-ийн зайд цаашлаад 3-аас 4 км-ийн радиуст нэгч автобусны буудал байдаггүйг хэлж байна. Тэд автобусны зогсоол хүртэл багадаа хагас цаг алхаж очдог бол нийтдээ 2 орчим км-ийн цаг туулдаг гэдгээ мэдээллээ. Баянзүрх дүүргийн 14 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршдог шинэ үе цагаан хуаран өгөөмөр грин resort болон наран хотгонууд баригдаж бүрэн ашиглалтанд ороод 5-8 жилийн үрийг үзэж байна. Гэтэл тус хотгонуудын орчин суугчид болон Баянзүрх дүүргийн 13 болон 14 дугаар хорооны гэр хорооллын олон айл өрхүүд хамгийн ойрдоо 2 км, зарим тохиолдолд 3-аас 4 км орчмын радиуст нэгч автобусны буудал байдаггүйгээс болж хамгийн ойрын автобусны буудал хүрэхийн тулд багадаа хагас цаг алхаж нийтийн тээврээр үйлчлүүлэх боломж бүрдэх эсвэл хувийн автомашинаар зорчихоос өөр аргагүй болдог. Харин хувийн автомашингийн иргэдийн хувьд бол алхахаас өөр аргагүй байдалд хүрдэг билээ. 1 км газар бол алхдаг. Тэгээ энд бол нэг автобусны зогсоол бариад өгчүүд бидэрт маш их сайн байна. Манай энэ зам алхахад бол өвлийн хүүтэнд бол аягүй хэцүү байдаг. Алхахад бол аймаа хэцүү. Халтаргаа уулгаа ихтэй. Тэгээ манай энэгээр бас машин явахад аягүй хэцүү байдаг бас. Тэгээ машин зам ороход явган хүмүүс ч гэсэн энэ нарийн гудмаар явахад ингээд алхаж ирэхэд бол аюу хүндрэлтэй байдаг. Тийм учраас бид энд нэг автобусны буудал бариулах тийм хүсэлтэй байна. Эдгээр оршин суугчид өглөө ажил хичээл сургуультай явах, орой буцаж гэртээ харахын тулд бүгд хувийн автомашинаар зорчих эсвэл алхахаас өөр аргагүй байдалд байна. Энэ байдал нь зүүн дөрвөн замын уулзуураас Нарантууд худалдааны төвийн уулзуур хүртэл өглөө оройны автозамын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлэхэд их нөлөө үзүүлдэг. За 2021 оны 11 сарын 18-ны өдөр Иргэн Баярбатаас ирсэн хүсэлтийг бол манай хүлээж авсан байгаа. За хүсэлтийг бол бид нар хуулийн хугацаанд нийслэлийн автозамын хөгжлийн газарт 2021 оны 12 сарын 3-ны өдөр нийслэлийн автозамын сангийн хөрөнгөд тус асуудлыг бол тусгуулахаар саналаа хүргүүлчихсэн байна. Хэрэв халдвар төвчин судлалын үндэсний төвийн урд талын автобусны буудлаас нарт хотхон хүртэл нэгэнд тавигдсан 2.5 км орчим засмал зам дагуу эсвэл 2 нийтийн тээврийн зогсоол байгуулахад энэ олон асуудлууд шийдэгдэхээс гадна автозамын төгжрөл хөрсний бохирдол шороо тоосноос үүдсэн элдв бохирдол зэрэгс шалтгаалсан асуудлуудыг шийдэх төдийгүй нийтийн тээврийн орлого нэмэгдэхэд иргэдийн цаг зав тээврийн зардлыг хэмнэгдэх зэрэг олон давуу талтай байлаа.